COP17 шууд амжилтыг хөтөлбөр үргэлжилж байна. За яг одоо манай студид Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ариун Аах хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна. Цаг гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэрийн удаагийн COP17 хурлаар маш олон иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн санал санаачлагыг гаргаж ийн. Та бас яг иргэний нийгмийн байгууллагууд хамтраад хурлын даргалагч болон талуудад уриалга гаргасан талаараа ярьж байсан. Энэ талаараа та хэлж өгөөч. За баярлалаа. Тэгэхээр дэлхийн нийтээр COP17 дээр бол мэдээч хэрэг анхаарлаа хандуулж байна. Тэр дотроо талууд гэдэг маань яг шийдвэр гаргадаг нөхдүүд нь маань бол засгийн газар төрийн төлөөс хүмүүс шүү дээ тий. Тэрний зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудын бас нэлээд хэсэг хүмүүс байгаа. Тэгээд энэ дотроо мэдээч хэрэг энэ ногоон гарыг бөмбөрцөг дэлхийн маань Африкийн улс орнууд, далайн бүсийнхэнд Европт гэдэг газар нутгаас шалтгаалаад өөр өөрийн сорилт бэрхшээлтэй тулгарч байна л та. Тэгээ тэрийг хүн болгон хилцэж байгаа боловч нийтлэг зүйл байгаа да. Гэтэл яг энэ хурлын эхний өдрүүдэд энэ удаагийн хилцэх асуудалд байсан 3-4 зүйлийг хасныг бол одоо Монголын иргэний нийгмийн байгууллагууд бол анхааралтай ажиглаж байсан. За тэгээд одоо өчигдөр буюу 27-нд өнөөд бид сүүлийн хугацаануудад ярилцаад өчигдөр өглөө 27-нд бид нар аль биесээр уриалгаа төвшүүлсэн. Энэ уриалгыг бид нар хоёр зүгт хандуулж байгаа. Нэгдүгürt нь бол мэдээж хэрэг үүнийг зохион байгуулж байгаа Монгол Улсын засгийн газар буюу Батцэг сайдад хандаж уриалга гаргасан. Ер нь утга санаа нь бол нэг ижил юм байна. Тэгэхээр юу вэ гэхээр зэрэг энэ үеэр хилцэх асуудлынхаа дунд 3-4 зүйлийг орхигдуулъя гэсэн санаачлагыг зарим талууд гаргасан. Бүгдээрээ мэдж байгаа хэрэгтэй. Энийн нэгэнд нь би юу гарч чад ярьчээ. Нэгд нь бол хилцэх асуудлын 3-т байсан конвенцийн ирээдүйн стратегийн хүрээ буюу цаашдаа яах вэ гэдгийг ярилцгаа орхих гээд за мөн бусад конвенцууд олон улсын институт хоорондоо уялдааны талаарх асуудлыг орхих гээд түүний дотроо Риогийн 3 конвенцийн уялдаа гэдэг нь биологийн олон талт байдал, улс хүнсний асуудлыг хамтдан ярихгүй ярина гэжсэнийга үлдээх гээд байгаа юм. За мөн түүнчлэн гендерийн асуудал энэ дотроо иргэний нийгмийн оролцоо түүний дотор уугуул иргэдийн бүлгийн үйл ажиллагааны удирдамжийг батлах гэсэн энэ асуудлуудыг орхигдуулъя гэсэн зарим талууд санал өгснийг бол иргэний нийгмийн байгууллагууд эхний өдрөөс эхлээд анхааралтай ажиглалаа л да. Тийм учраас одоо яг өнөөдрийн хүртэл өнөөдөр одоо энэ конвенцийн сүүлийн өдөр хилцэх шийдвэрээ гаргатай. Энэ өдрүүдэд хүртэл бол улс орнууд хоорондоо зөвшөөрч байгаа. Тэгэд жирийн иргэдийн хувьд гайхаж байгаа сүүлийн өдөр инглээ. Гэтэл энэ зөвшөлтсөд байгаа энэ олон танхимуудад хуралдаад байгаа зүйлүүд нь нэгдсэн үндэсний байгууллагын шийдвэр гаргахад нэг улс нэг л эрхтэй байдаг. Тэгэхээр улс орнууд болгон энэ байр сууриа илэрхийлээд явж байгаа. Тийм учраас бид нар Монгол улсынхаа одоо засгийн газарт буюу Батцэг сайдад юу уриалсан бэ гэхээр нэгдсэн үндэсний байгууллагын өөрийнх нь дүрэн байгаа. Хүний эрхийг хүндлэн дээдлэх, харилцан хүндэтгэлтэй байх, дипломат харилцаа байх. За тэгээд энэ конвенцийн үндсэн зарчим буюу зөвшөлтсөлд хүрэх талуудын байр суурийн тэнцвэртэй байдлыг хангах гэдэг ийм дүрэн байгаа. Тэгэхээр энэ дүрмэн ягштал сүүлийн мөч хүртэл баримтлаад энэ талуудын байр суурийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллаарай гэдэг уриалгыг Батцэг сайдад дэвшүүлээд явуулсан. За бусад улс орнуудад бол бид нэр юу хүсэж байгаа бэ гэхээр зэрэг энэ дотор ялангуяа яагаад бусад улс орнуудад хандаж байна вэ гэхээр энэ бөмбөрцөг ногоон дэлхийг бид нэр цаашдаа хэр удаан хугацаанд үр хойч маань үлдээж амьдрах вэ гэхээр зэрэг нэг улсын хэрэг биш болчиход байгаа юм тийм ээ. Нэг бүс нутгийн хэрэг биш болчиход байна. Өнөөдөр Монгол байгаа уур амьсгалын өөрчлөлт шорон шургуул бусад улс орны амьдралд нөлөөлж байгаа учраас бүх засгийн газрууд үүнд анхааралтай хандаад Риогийн 3 конвенцийг нийтгэх тэн дотроо байгаль орчинны тухай байгаль их газрыг сэргээх гэж ярьж байгаа бол тэр газар дэлхий тэр хүн амьтан малтай өдөр тутам харьцдаг хүний тухай асуудлыг орхичлахгүй маа. Эмэгтэйчүүд уугуул нутгийн иргэд энэ бол ижилхэн нэг жишээний төвшөнд ирж ярих ёстой шүү гэдгийг энийг хүлээмжшүүлж талуудтайгаа хамт энэ асуудлаа эргэж нөхөж харж энэ хилцэх асуудал багтаал шийдвэрээ гаргаач гэсэн ийм санаатай уриалга явуулсан. Тэгэхээр ер нь яг энэ удаагийн цөлжилт газрын дараатлын сэдвийн хүрээнд хэлэлцэж байгаа COP17 хурлын үеэр бэлчээрийн асуудлыг маш ихээр хүндсэн. За манай малчид ч гэсэндээ өөрсдөө дуу хоолойгоо маш их идэвхтэй хийж оролцсон шүү дээ. Тэгэхээр бэлчээрийн дараатлыг сэргээхийн тулд малын тоогоо цөөлөё гэдэг уриалгыг бол төвшүүлээд байгаа. Тэ засгийн газраас за илүү одоо фермийн чиглэлтэй мал аж ахуй руу шилжийе.
Гэвч одоо нөгөө талдаа малчид маань нүүдэлчин одоо уламжлалт мал аж ахуйгаа авч үлдээ гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. За тэгэхээр энэ хоёр талын хүслийг зэрэг хангах боломжгүй шүү дээ. Яг энэ нөхцөл байдал энэ бол тий. Энэ бол яг нөгөө Монгол бас нэг нүүрлээд байгаа юм бол бодлогын зөрүүний алдаа ахгүй. Энэ бол иргэний нэмийн байгууллагууд малчид бол энэ бэлчээрийн мал буруутай, малчид буруутай биш ээ. Энэ бол буруу бодоод байгаа. Монгол улсын засгийн одоо Монгол улсын төрийн бодлогод буруу яваад байгаа. Энийн нэг том жишээ нь бол Монгол улс одоогоороо малын тоочин худлаа гэдэг бүгд мэдээд идэг. Тэ мэдээд идэг хэрнээ бодлого нь өөр. Малын тооноос шалтгаалаад уур амьсгалын өөрчлөлтөнд Монгол малчид уур амьсгалын өөрчлөлтийг дэвэргээд байгаа мөг үгүй байхгүй. Энэ тоон өөрөө буруу учраас ингээд араас нь буруу яваад өгсөн. Одоо олон улсын тавцан дээр буруу алдаатай мэдээллээр амлалт өгсөн гэсэн. Одоо энэ дээр ганцхан монголчууд Монголын иргэний нэмийн байгууллагууд ингэж хэлээд байна үгүй үгүй юм байна. Энэ COP17 бол бүгдийг харуулж байна те. Африкийн, Бразил, Латин Америкийн бусад улс орнуудын малчид бол юу гэж хийж байна гэхээр зэрэг тухайн бус орон нутагт байгаа уугуул иргэдийн мэдлэгийг шинжилгээ ухааны мэдлэгтэй энэ зэрэгцүүлж авч үзэж энэ шийдвэр гаргалтанд оруулаач. Бусад бүх талууд бол яг хөдөөх одоо энгийн үгээр хэлэх юм бол өөрийнх нь төрж өссөн уугуул тэр нутгийнхаа соёлтой амьдрмаар байна гэсэн энэ санаа оног бол COP-ийн хурлын даяар дэлхийд даяар ингэж ярьж байгаа болохоор Монгол засгийн газар ч гэсэн одоо эргээд энийг харах байлгүй дээ гэж бодож. Тийм. Тэгэхээр яг таны хэлсэнчлэн бүхий л COP-ууд дээр яг иргэний нийгмийн байгууллага нутгийн уугуул иргэд яг хөрсөн дээр амьдарч уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн ихээр мэдэрж байгаа хүмүүс өөрсдийнхөө бидний дуу хоолойг сонсооч яагаад шийдвэр гаргах төвшөнд бид нарыг оролцуулахгүй байгаа юм бэ гэдэг юм маш их болдог шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн COP-оор танд бас ажиглагдсан зүйл юу вэ? Бидний хувьд одоо ч манай байгууллага Монголын эмэгтэйчүүд хөдөлмөрийн дэмжих холбоо гэдэг өмнө нь энэ COP хорлол гэдэг үдээсээ сонсоочгүй байсан. Нэг олон конвенц үзэж боддог байсан. Гэтэ бид нар юу хийдэг вэ гэхээр зэрэг малчин эмэгтэйчүүд, орон нутгийн эмэгтэйчүүдийг чадахжуулах тэднийг байгаа орчиндөө аз жаргалтай амьдрахын тулд өрхийн орлого нэмэгдүүлэх хэрэгтэй болоод байна тийм. Энэ чиглэл дээр ажилладаг байжгаад бид нар өсгөлийн давхрын 3 сум дээр тайган дөрвөлгээд эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүн. Жишээл миний энэ эм гэхэд тайган хүмүүс маань цаа бугын эвэр жилдээ нэг удаа ундаг тэр эврээр хийдэг юм гар урдлын эмэгтэйчүүд. Тэгэхээр тэр хязгаар нутгийн эмэгтэйчүүд би ч өөрөө хөдөөний хүн. Бид нар юу гэж бодож байна малчин эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлд юу байна гэхээр энэ сайхан уудан сайхан нутагтаа эцэг өвгдөөс иргэсэн уламжлалтын соёлоо өвлөж үлдээд цаашдаа амьдрах нь тэр хүмүүсийн эрхэм зорилго байгаа даа. Гэтэл энэ уур амьсгалын өөрчлөлт бодлогын уялдаа холбоо хамгийн гол нь тэнд амьдрах орчин байхгүй буюу сургууль соёл эрүүл мэндийн үйлчилгээ бүх юмнаас шалтгаалаад энэ нэг хүсэл зориг нь байхгүй болох гэдэг юм тий. Тэгээ энэ зүг рүү ажиллаж явж аваад бид нар энэ COP17-д ирсэн. Ер нь бол бидний зорилго чиглэл нэг юм шиг байна гэдэг энд ирсэн чинь үнэхээр л одоо дэлхийн нийтийн бүгд л юм байгаа юм байна. Дөнгөж саяхан би сая цагийн өмнө уугуул иргэдийн бодлого ярилцж байгаа хэсэгт очиж сонслоо. Олон улсын байгууллагууд үзэл бодлоо хэллээ. Юу гэж хэлсэн бэ гэхээр шулуухан хэлэхэд олон улсын байгууллага, засгийн газар, хувийн хвшил хоорондоо яриад ойлголцоод том мөнгө төсөл Монгол улсад өгөөд байдаг. Гэтэл бодит хөрсөн дээр ажиллаж амьдарч байгаа иргэдэд эн чинь өртөөсөө хүртэхгүй байна. Тэгэхээр одоо хэрэгжихгүй байна. Ийм учраас энэ механизмдээ өөрчлөлт оруулаад эхлээд тэр уугуул иргэдийн үгийг сонсооч гэсэн бас санаа оноогоо хэлээд гарч ирлээ. Тийм өнөөдөр бас яг та түрүүнд дурдсан одоо шийдвэрлэх өдөр таны хувьд ер нь энэ COP17 хурлаас ямар үр дүнг гараасаа гэж хүлээлттэй байгаа вэ? За мэдээч хэрэг энэ нэгдсэн үндэсний байгууллага өөрийнх нь дүрм журмын дагуу энэ маш тийм дипломат харилцаатай харилцан хүндэтгэлтэй улс орон болгон өөрийн байр суурийг илэрхийлж байна. Энэний цаана ердөөсөө ингээд том зургаар нь хараад үзэх юм бол хин энэ газар дэлхий дээр амьд үлдээд эрүүл хүнс идэх вэ гэдэг л том асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол Монгол мэдээч хэрэг энэ бусад улс орнуудын хувьд бол маш өвөрмөц энэ одоо цаг агаарын байдал хүртэл юм байгаа. Тэгэхээр бид нар Монголын хувьд бол COP17 их орондоо зохион байгуулж байгаа нэг бол маш том боломж дэлхийд даяар одоо Монголыг ойлгох боломж. Энэ дээр харин бид нар хамтын ажиллагаа маш чухал юм байна. Хамтын ажиллагаа гэдэг нь зөвхөн Монгол улсын хувьд гэхэд говь, хангай, төвийн бүсийнхэн гэхэд өөр сорил бэрхшээлүүд тулгардаг. Тэгэхээр энийг манай төрийн бодлого олж хараасаа нэгдүгээр, хоёрдугаар тийм шийдвэр гаргаж байгаа бүх төвшөнд иргэдийн нийтийн хурал, багийн нийтийн хурлаас эхлээл иргэдээ бодит оролцоотой байлгаач. Бодит оролцоог сонгооч. За Монгол улсад үйл ажиллагаа хийж байгаа олон улсын байгууллагууд ч гэсэндээ төр хувийн хвшлийн түншлэл гэж яриад байгаасаа илүүтэйгээр төр хувийн хвшил, иргэний нийгэм, иргэдийн түншлэл гэж хамтын ажиллагааг ингэж нэг төвшөнд авчрах нь чухал байна л гэмээр хэлмээр байна. За цаг гарган ярилцлага гэсэн танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. Баярлалаа.
Өдөртөө манай студид Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргуун Ариуна хүрэлцэн ирж байр сууриа хөрөглөө COP17 шууд дамжуулалтын хөтөлбөр та бүхэндээ онцлог зочдын байр суурийг үргэлжлүүлэн хүргэсээр болно.